Ерөнхий сайд өнгөрсөн 10 хоногийн хугацаанд гадаадад айлчлал ихтэй байлаа. Тэрээр хой төршөө зорж дараа нь 3 дахь хөрш болох Америк нэгдсэн улсыг зорьсон. За энэ айлчлалын дунд Америкийн JP Morgan компани хөгжлийн банктай хамтраад 400 сая долларын дөрмийн сантай хамтарсан хөрөнгө оруулалтын сан байгуулахаар тохиролцсон. За мөн Дэлхийн банкны гүйцэтгэх захиралтай хийсэн уулзалтын дунд манай улсын төсвийн алдагдлыг нөхөхөд 100 сая долларын дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргасан гэд мөнгө санхүүтэй холбоотой хэд хэдэн том асуудлыг шийдвэрлэж чадсан юм а. За харин энэ 7 хоногийн засгийн газрын ээлжид хуралдаанаар айлчлалын талаарх үр дүнгийн талаар ярилцаж, за үндэсний их баяр наадмын өдрүүдэд бүх нийтээр амрах өдрийг сунгах боломж байгаа эсэхч бас ярилцжээ. Улсын баяраар одоо нодлон жилээс бол 5 хоног амардаг болсон байгаа. Ингээд энэ 5 хоног дээр бол 2 хоногийн ажлын өдөр таарад дахиад хагасан цалин гарч байгаа учраас энэ өдрийг урагшин шилжүүлэе гэсэн юм саналыг яваад өнгөрсөн дооноос ард иргэдээ санал авсан ерөнхийдөө олон нийтийн харилцах байдлаар ингээд үзэхэд бол нэг тийм тодорхой дэмжлэг байгаагүй учраас хуучнаар нь улсын баяр наадмаар 5 хоног амарна. Ингээд 5 хоногийн дараагаар бол 4 дахь хавдах дээр ажил байгаа. Дахиад 2 хоног амрах энэ байдал бол хэвээрээ үргэлжлэнэ гэсэн. Ийм учраас энэ дээр ямар нэгэн цагийн өөрчлөлт гараагүй байгаа. 5-7 оюутлогын асуудал анхаарлын төвд байсаар л байгаа. За ялангуяа 5-7 төслийг улсын их хурлаар хилэлцүүлэх шаардлагатай эсхийг Эрдэнэчмэг гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг сар орчмын хугацаанд судалсан. Ингээд инх сайхан сайдын ажлын эсхийг боловсруулсан Монголын талд ашигтай гэдээсэн өнөөх төсөл эргэж харах зүйл ихтэй, хуулийн зөрчилтэй байснаар нотлогдсон учраас засгийн газар төслөө эргүүлэн татлаа. 5-7 асуудлыг татаад авцсан. Тэгээ одоо шинэ хувилбараа бол улсын их хурд хилцүүлэхээр бэлдэж байна. Ийхүү талцал үүсгээд байсан 5-7 төсөл буцаагдаж засгийн газар дахин нэгтлэхаар болж байгаа юм а. Нэмээд мэдээлэл болгон хүрэхэд ерөнхий сайд сая Америк нэгдсэн улсад хийсэн айлчлалынхаа үеэр 5-7 ордыг ашиглахтай холбоотойгоор гашуун Сүхбаатарын чиглэлийн төмөр замын Монголын төр эзэмших 51% дээр Монголын засгийн газрын өмнөөс мегад баталгаа гаргаж өгөөч гэсэн хүсэлт тавьсан нь нааштай гар шийдвэрлэгдэхээр болсон байна. Батцэг Алтан баганаар мэдээллээ. Бууцсан бол цагаан хад уу юу? Монголын хил дээр